За юу яцхан залуусаа News Suck in the House энэ 7 хоногийн Монголын хипхопын товчтой мэдээлэл өгөхөд бэлэн болж байна. Тэгэхээр 2-7 хоногийн туршид та бүхэнтэйгээ шинэ бичлэгээр уулзсангүй ярих зүйл их байна. Шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол оройтсон ч гэсэн хамаагүй заавал ярих ёстой сэдв гэж бодож байна. Дуучин Magnet Brainтэй холбогдож байгаа. За түүний хувьд бол Берлиний нэр хүндтэй хөгжмийн наадам болох Berlin Music Video Awards-аас Soul Mantra дугаараа шилдэг дуу шагналыг бол хүртсэн байгаа. За энэ нь бол Монгол уран бүтээлчид дэлхийн хөгжмийн тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн маш том үйл явдал болсон. Тэгээд юуны төрөнд Magnet Brain-д Томос том баярыг хүргэе. За тэгээд мэдээж Berlin Music Video Awards те. За энэний талаар ерөнхийдөө хэдүүлээ жоохон дэлгэрэнгүй яриа л да. Berlin Music Video Awards нь мюзикийн клипүүдэд зориулсан олон улсын наадам байгаа. Энэ нь бол уран бүтээлчид, найруулагчид, продюсерууд гэх мэт мультимедиа чиглэлийн мэрэгчлэтнүүдийг нэгтгэх, шилдэг клипүүдийг шалгаруулах, networking буюу сүлжээ бий болгох, тэгээд workshop, DJ set, live үзүүлбэрүүттэй, тэгээд бас after party зэрэг маш олон үйл ажиллагаатай 3 өдрийн турш үргэлжилдэг иймэрхүү томоохон хөгжмийн наадам байгаа. Энэ хөгжмийн наадмын хувьд бол 2013 оноос жил бүр зохион байгуулагдаж байгаа. Тэгээд энэ жил нь ерөөхдөө 12 дахь жил нь болсон. Berlin Music Video Awards нь Европын хэмжээнд хамгийн том, хамгийн нөлөө бүхий Music Awards гэж бол ерөөхдөө тооцогддог. За тэгээд мэдээж энэ наадамд оролцсноороо бүр номинацд ялагч болох юм бол мэдээж уран бүтээлчдэд цааш нь маш олон боломжууд гарч ирдэг. Жишээ нь одоо тий networking-аас ахуулаад. Тэгээд мэдээж энэ шагналыг авахд гол түлхэц болсон хүмүүс гэх юм бол дууны клипийг Оросын холбооны улсаас гаралтай бүрээд найруулагч Рома Шаглану найруулж, зураглагчаар бол Кита ажилласан байгаа. Эдгээр хоёр залуучуудаас Томос том баярыг хүргэе. Ерөнхийдөө бараг л Magnet Brain-ийн бүх дуу Рома Шагланутай хамт ажилласан байдаг. Magnet Brain-ийн дууг нь сонсож байгаа дугаасаа өөрийнхөө гадны имиж болон клипэнд маш их анхаардаг. Тэгээд сүүлд гаргасан дуун ч гэсэн ерөнхийдөө клип нь бол тун дайжгүй маш гоё клип болсон байсан. За энэ шагналыг авсны дараа Magnet Brain сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ Soul Mantra бол зүрхний минь амьсгал, сүнсний минь дуу. Энэхүү уран бүтээлийг дэлхийн хүмүүсийн зүрхэнд хүрч чадсанд баяртай байна. За нэг иймэрхүү сэтгэлдлийг бол Magnet Brain хэлсэн байгаа. Эцэст нь хандаж хэлэхэд мэдээж Magnet Brain болон Рома Шаглану, Кито тэ одоо энэ дуун дээр орсон бүх арын албаны хамт олонд нь Томос том баярыг хүргэе. Иймэрхүү чанартай уран бүтээл хийдэг олон улсын тавцанд өрсөлдөж чаддаг энэ хүмүүсийг бид нэр үргэлж дэмжиж байх ёстой. За ингээд дараагийн сэдвэд орцгоё. За дараагийн сэдв бол мөн л адилхан Монголын эмэгтэй уран бүтээлчтэй холбогдож байгаа дуучин Амрашка. За дуучин Амрашкагийн хувьд бол 6 сарын 20-нд өөрийнхөө YouTube суугаасаа Try хэмээх нэртэй дуугаа цацсан. За энэ дуу ерөнхийдөө өөрийнхөө хэв маягийг эвдсэн эмэгтэйлэг шинж чанараа бүр хитрхи их гаргасан дуу болсон байсан. Ерөнхийдөө бол маш эмэгтэйлэг дуу. За дууны хувьд бол нэлээд богинохон дуу байсан. Тэгээд бүтэн англиар дуусан байсан. Хүмүүсийн сэтгэл гэх юм бол үнэхээр хөөрхөн байна, гоё байна. За зарим нэг нь үнэхээр имиж чинь чамд үнэхээр зохихгүй байна гэдэг ч юм уу те. Ерөнхийдөө бол сэтгэл иймэрхүү хоёр янз юм байсан. За энэ дуугаар дамжуулан дуучин Амрашкатай холбоотой бид нэр ахин нэгэн мэдээллийг мэдэх боломжтой. За түүний хувьд бол Америкийн нэгдсэн улсын Empire Distribution гэдэг хөгжмийн бие даасан лейбл дистрибьюшн компанитай бол гэрээ байгуулсан байна. За энэ хөгжмийн лейблийн хувьд бол дэлхийд даяараа томоохон нэр хүндтэй. Тэгээд Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод байршилтай 2010 онд байгуулагдсан иймэрхүү лейбл байгаад байгаа. За энэ лейбл нь бол өнгөрсөн жилээс юм уу энэ жилээс бол Asia те ерөнхийдөө Аз руу бас чиглэж үйл ажиллагаагаа явуулдаг болсон. Амрашкагийн хувьд бол Empire Asia хэмээх лейблтэй нь бол гэрээ байгуулсан байна. За бид нар энийг бүр баталгаатай яаж мэдэж болох вэ гэхлээр тэр өөрийнхөө Try хэмээх дууны Instagram Reels-ийг Empire Asia-тай бол коллаб хийсэн байгаа. За ингээд л ерөнхийдөө бол бүх зүйл тодорхой болсон. За сүүлийн жилүүдэд бол цөөхөн ч гэсэн Монголын эмэгтэй уран бүтээлчд бол тун дайжгүй амжилтыг үзүүлж байгааг та бүхэн харж байгаа байх. Дуучин Амрашкагийн хувьд бол 1 жил үлээ 2 жилийн өмнө Тайван үлээ нэг Таиландын хөгжмийн лейблтэй бас гэрээ байгуулж байгаа гэсэн шуум сураг гараад байсан. Тэгээд ерөнхийдөө бол бүх зүйл ингээд тодорхой боллоо. Try хэмээх дууны өнгө аясыг ажиллахад ерөнхийдөө бол шууд олон улсын зах зээл рүү чиглэсэн юм шиг харагдчихсэн. За тэгээ мэдээж дуучин Амрашкада цаашдын уран бүтээлд нь Томос том амжилтыг хүсье. За дараагийн сэдв бол Trishna, Limit King, Showo, Rookie, Gunsur нартай холбогдож байгаа. За эдгээр залуучуудын хувьд бол цоошин уран бүтээл дээр бүгд нийлээд хамтдаа ажиллаж байгаа юм шиг байна лээ. За хэдүүлээ ямар ч байсан хэдэн Instagram story үзцгээе.
За дууны хувьд бол нэлээд сүр дуйлантай олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байгааг бол та бүхэн ерөнхийдөө бол олж харсан байх. Клипийг бол төв цэнгэлтгийн гадаа 2-3 спорт машин авширсан аягүй сүртэй хийж байгаа. Хамгийн гол нь бол энэ уран бүтээлчдээс гарах яг дуун ямар хөө дуу байх вэ? Ерөнхийдөө бол ингээд хипхоп сонсогч дунд бол нэг иймэрхүү том хүлээлт бол үүсчихэж байгаа. Саяхан нэг рэперүүдийг кино хийсэн талаар мэдээлэл яваад байсан. Эпо болон Цант нартай ерөнхийдөө бол стори хийгээд байсан шүү дээ. За тэрний дуу юм болов аль эсвэл зүгээр л мань хүмүүстэй ингээд ерөнхийдөө бол тусдаа уран бүтээл хийж гэнэ үү? За энэ нь бол ерөнхийдөө бас анхаарлыг татчихээн. Монголын бас хамгийн олон шивэстэй рэперүүдийн төлөөлөл энд бас харагдчихээн. Limit King гүнс орч юм уу те? Шивэс гэснээс та бүхэн чанартай, чадварлаг, маш цэвэрхэн тэгээд бас дээрээс нь царайлаг тим шивэс чи ааж гэнэ үү? Хэрвээ тийм бол би танд өөрийн хомбой болох тату артист Азукиг санал болгоё. Азукиг бол өмнө нь та бүхэн миний хит хитэн дугаар дээрээс харж байсан байх. Үнэхээр л чанартай шивэс идэг, үнэхээр л маш цэвэрхэн шивэс идэг, тун гоё орчинтой. Хамгийн гол нь таны биеийн дээр шивэс хийж байгаа хүн үнэхээр л чадварлаг шивэс чинь байх ёстой. Тийм ээ, тийм ч учраас Азук энэ бүхний хийж чадна түүнд бүх ур чадвар нь байгаа. Азукийн хаяг багшийн дээтийн урт UBH центрийн 13 давхарт 1315 тоод. Түүний утсаар та бүхэн захиалга өгөх боломжтой 8077 13 13. Тэгэд бас шууд түүний Instagram руу бичээд цаг авах боломжтой. Түүний Instagram яг дарагдж байна. За тэгэд эцэстнэ гэж хандаж хэлэхэд заавал чадварлаг шивэсчин дээр очиорой. Шивэснээс мөнгө битээ харамлаарай. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдэв өчигдөр болоод өнгөрсөн супер концерт толбогдож байна. Та бүхний мэдж байгаачлан Evandis Entertainment бол супер концертыг зохион байгуулдаг. Энэ жилийн main артист нь бол Team болон Alien байсан. Эхлээд бол мэдээж сайн сайхан гэрэл гэгээтэй зүйлүүдээс нь эхлэе гэж бодож байна тоглолтын. Гэрэл гэгээтэй хамгийн ихний зүйл гэх юм бол мэдээж дэлхийн суперстар Big Bang хамтлагийн Team-ш сайн. Тэгэд мөн K-pop ертөнцийн суперод Ailey. Энэ бүх суперодыг авчрахад маш том гэрээ хилэлцээр болон маш том network холбоо сүлбэр бүх зүйлийн шаардлагатай. Тэгэд мэдээж хамгийн том хүчин зүйл бол мөнгөн дүн. Энэ бүх зүйлүүдийг дааж энэ бүх эрсдлүүдийг сүрж дэлхийн суперодыг Монголд авчирч дуулуулсан Evandis Entertainment-ийн бүх хамт олондоо юуны төрөнд маш их баярлалаа. За тэгэд мэдээж тоглолтын тайзны хувьд бол тун гоё байсан гэдгийг нь онцолж хэлэх нь зүйтэй, маш гоё тайз байсан миний хувьд. Тэгэд мэдээж гих мэдээчлэн бас өөр эерэг сайхан зүйлсүүд бас байсангоос үгүйсгэхэд хэрэггүй тийм ээ. Энэ бол ерөөсөө энгийн нэгэн тоглолт биш, хүний амьдралд маш том дурсамжийг бүтээж байгаа гэдгээр бол үнэхээр үнцэнтэй. За Тэяны өмнө эхлээд бол Эйли гарч ирсэн. Тэгээд Эйли ерөөхдөө тэ хайртай шүү, баярлалаа, сайн байцгаана уу гэх мэдээчлэн үгнүүдийг хэлээд бас өөрийнхөө сэтгэлдлийг хэлсэн. Түүний хувьд бас нөхөртөөгөө ирсэн. Тэгээд нөхөртөөгөө хамтдаа Тэяны тоглолтыг яг өөрөө дуулж дуусчаад яг урдаас нь үтсэн байгаа. Өөрөө бас Тэяны фэн юм байлээ. Hand to shoe. Is that right? I love you guys. Yes. Wow. Thank you so much for the warm welcome. 이렇게 따뜻하게 맞이해 주셔서 정말 감사합니다. 이게 가족보다 맛있고 일상 즐거우세요? 복지스웨노 즐거우세요? 복지스웨노 Hand to shoe. За Эйлигийн дараа бол Тэян гарч ирсэн. Тэгээд Тэяны хувьд бол мэдээж үзүүлбэр ярих юм байхгүй супер байсан. Тэгээд бас хамгийн гоё зүйл нь Тэяны хувьд нэлээд олон монгол үгийг бас хэлсэн шүү. Sembeno! Sembeno Mongol! Namek Teyan Gedek. Orzinda bayağı bir çekmen. 모두 재밌게 즐기고 계신가요? 가보고 복지스웨 잡지노 You guys having fun? 오늘 이렇게 슈퍼 콘서트를 통해서 몽골 팬분들을 만날 수 있게 돼서 너무 기쁩니다. 오늘은 이게 super 콘서트 때문에 몽골 팬들 호스트 맛있게 맛있어요.
오늘 정말 많이 와주셨네요. 오늘도 맛있는 있으면쇼. 제가 몽골에서 페스티벌은 처음인데요. 이 몽골 나보다가 더 진짜 이죠가? 제 마음속에 언젠가 미니스키 니고다 히데치도 니고다. 꼭 와보고 싶었던 나라였어요. 나우 니게 무서워서 쇼 몽골도. Have that shit, Mongol. Have that shit, ooh, 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 ooh. Have that shit, ooh, 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 ooh. 심심할 때 가끔 노는 여자 말 그나마 사랑해 줄 가만히 전화길 내밀지마 자랑스러운 꺼내 보이는 그런 Let me hear you say Sing it louder Girl, I need a guy Baby, I need you. Girl, you need me too. Мэдээж үлгэр сайхан төгсдөггүй шиг энэ те сул талууд бол байсан. За сул талууд нь юу вэ гэхлээр мэдээж хамгийн түрүүнд тоглолтын дууралт. Энэ бол магадгүй тайзны дараа орохоо тоглолтын хамгийн чухал зүйл. Супер концертын тоглолтын дууралт маш муу байсан гэдгийг тэнд байсан бараг л бүх хүмүүс мэдж байгаа. Тэгээд мөн энэ талаар бас сошиалор маш олон хүмүүсээс сэтгэлдээ бухимдлаа илэрхийлжсэн. За дараагийн нэгэн асуудал бол VIP үзэгчдийн дунд гарч ирсэн. За энэ ямар асуудал вэ гэхлээр 4 хүн суух стандарт ширээн дээр 2 сандал нэмээд тэгээд зургуулаа шахталцаад суусан гэдэг мэдээлэл байгаа. За энэ талаар тоглолтын нэгэн үзэгч за тэр 750k VIP бол үнэхээр инээдтэй байлаа. 6 хүнийг 4 хүний ширээнд чихээд суулгацсан. Нэг жижигхэн аяганд жин тоник ч гэх шиг. Ер нь бол Монголд ингэж хулигдаж байхаараа зүгээр яваад л үзье да. GD Бангкокт тоглолт зарласан байна. Тэрийг үзье да. VIP-гаас үзсэн хүн байна. Зохион байгуулалт үнэхээр муу, хайрын мөнгөд харамслаа. Энгийн тикет аваад орвол илүү гоё байх байжээ. Энгийн тикеттэй хүмүүст үнэхээр атархсан. VIP 750k-д нэг аяг жин тоник нэг усаа тэгснээ share finger food байсан. Тэр нь үнэхээр новшин амттай дээрээс нь амар жоохон байсан болохоор гялс дуусчихсан. Доошоо буугаад идэж уух юм авъя гэхээр VIP руу идэж уух юм оруулахгүй ч гэх шиг хитэн жоохон мөнгөтэй хүмүүсийг хашаалж аваад уух юмнуудаа шахаж зарсан ийм л новшин юм боллоо. Ширээний хуваарлалтаа 4 хүний ширээ тавьчихад 6 хүн суулгасан штэ. Багталцахгүй хүмүүс амар эвгүй байдалд ороод VIP 0 эвдэрсэн гэдэг сонин чиргүүл шиг юмд очирлуулад бөөн хилан болсон. Дуунуудыг нь мэддэг хүн бараг байхгүй. Зүгээр үзэж яргамж суусан өөрсдөө их юмд ботсон хідэн маягтай юмнууд ямар ч насдаргүй байсан. Үнэхээр суг VIP байлаа. За VIP-гийн талаар бол ерөнхийдөө нэг иймэрхүү товч бөгөөд тодорхой мэдээлэл байгаа. За дараагийн нэгэн томоохон асуудал бол яг Тиан гарч ирэх мөчөд техникийн саатал болсон. За энэ техникийн саатал бол чихвчний монитортой холбоотой гэсэн албан бус мэдээлэл байгаа. Ерөнхийдөө бол шуу мэдээлэл шүү. За энэ бол үнэхээр байж боломгүй алдаа гэж бол миний зүгээс бол бодож байгаа. Маш олон сар маркетинг хийсэн, маш олон хүнийг цуглуулж чадсан, маш их хэмжээний мөнгөнд бол цаанаа төлцсөн яг тусан момент дээр техникийн саатал
байж болохгүй. За тэгэд мэдээж энэ асуудал юутай холбоотой вэ гэхэлэр мэдээж тайзны арын баг. За тэгэд дараагийн асуудал бол супер концертын зүгээс Tianыг ирэхийн өмнө тэрээр бол 10 дуу дуулан тэгээд бас Big Bang-ийн 2-3 дууг дуулнаа хэмээн бас маркетинг хийж байсан. Гэхдээ Big Bang-ийн дууг дуулна гэд маркетинг хийчээд арай шүү. За нэг иймэрхүү сэтгэлдлүүд бас хөөрчжсэн. Яг энэ дэр нэг иймэрхүү мэдээлэлүүд яваад байгаа л да. Tian яг дуу нэмж дуулах гэсэн чинь нийслэлээс тогийн тасалцсан гэд. Тухайлх юм бол өнөөдөр Зөв цэгийн дээр нэг иймэрхүү нийтлэл гарсан. Дуучин Tian тоглолтоо үргэлжлүүлэх гэсэн ч тоног төхөөрөмжийг нь унтраажээ. Бүгд найрамдах Солонгос улсын Big Bang хамтлагийн дуучин Tian үзэгчдийн хүсэлтээр тоглолтоо үргэлжлүүлэх гэсэн боловч тоног төхөөрөмжийг нь унтраажээ. Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөхөдөө даваад ирж энэ талаар манай entertainment зах зээл үнэхээр тэлж байна. Тэг цагаас шууд пүүлт дээр нь цагдаа очоод гадны од дуулсан ч дотоодын од дуулсан ч шууд унтраадаг бүдүүлэг журамдаа өөрчлөлт оруулмаар байна. Өнөөдөр Солонгосын од фэнүүддээ дахин дуу дуулах гэсэн бүх ямыг нь унтраасан байлаа. Түрүү жил харан хамтлаг сүүлчийн шин дууга дуулах гэсэн бас л унтраасан. Гэтэл энэ жил их манлааха тэнгиж залрлаа. Аливаа зүйлийн хором дэндүү үнэтэй байдаг шүү. Бүх зүйлд мэдрэмжтэй баймаар байна хэмээн бичжээ. Дашрамд өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт лайв мьюзик концертын үеэр зохион байгуулагчид тасалбар худалдаж авсан үзэгчдийг төв цэнгэлд хүрээлэн рүү оруулах ажиллагааг хангалтгүй зохион байгуулснаас хэдэн зуун хүн тоглолтоо бүтэн үзэж чадалгүй хохирч байваа. За нэг иймэрхүү нийтлэл гарсан. Тэгээд ерөнхийдөө бол нийтлийн сэтгэл хэсэгт Tian хаалтай хийж чадаагүй тохиолдол анхных нь Монголд байхаа. Дуулах дуу нь болоогүй байсан бохоо. Тэр холоос од хүн ирчээд 5 дуу дуулчаад явах гэж ирээгүй л байхаа. Манайхан л тэнэгдсэн байхаа. Ядаж тогоон дотроо л тэнэгдмээр байна. За нэг иймэрхүү сэтгэлдлүүд бол айгүй их байсан. За яг энэ үйл явдал дээр бас рэпер One Day Story хийсэн байгаа. Та нар пиццата танил тал гэж бүх юмыг болгочдгийн байж ганц тоглолт шиг тоглолт болоход нэмээд хідэн дуу дуулуулчихад яах вэ? Хідэн дуу дуулах нь биднэрт бараг аз шүү. Худлаа 12 өнгөрсөн чи шаалцаад лалартаад явдаг байж пүсинүүд. One Day Bo гэдэг хамтлаг худлаа ярьсан хүнд энэ усад томоохон байр суурь эзэлдэг шүү. Намайг ингэж ингээд тэр дээр байдаг удирдлагуудад нь харуулад өгөөрэй манайхан. Тэр цэнгэлтгийн зогсоолын ах хүртэл ямар ч ойлголт юу ч байхгүй. Аав шиг хүнийг хүндэлнэ. Гэхдээ тийм соёлгүй бүдүүлэг байж болохгүй байхаа. За нэг иймэрхүү сториг бас хийсэн байгаа. За мэдээж бол яг үүн дээр One Day-тэй адилхан үзэл бодолтой хүмүүс маш олон байсан. Ингээд харангуутаас учир дутагдaltaй журам нийслэл баталсныг хэдүүлээ харж болж юм л доо. Хүн нэгэд өмгөн шиг тоглолт хий гэхлээр дандаа болохгүй, бүтэхгүй, тог таслана гэж хуцаж байна. Хэдүүлээ одоо энэ асуудлыг арай өөр өнцгөөс нөгөө талаас нь хараад үзье. Тоглолтын үзэгч бас иймэрхүү нийтлэг бичсэн байсан л да. Юу болоод өнгөрвөө гэсэн чинь 12 болоод цагтаа хаасан гинүү хошин юм бэ. Хэдэн дуу дуулах хэдэн минут үргэлжлэх энтергээд тооцдоггүй юм байх та. Evandy's Entertainment-ийн захирал хойно VIP дээр ууж байхаар тим юмаа хийж байхад яад юм бэ. Only Look at Me, Fantastic Baby, Bang 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 бол өдрөн бэлдэж байсан. Дуулах план бол байсан шүү. За мэдээж Evandy's Entertainment-ийн хувьд бол цэнгэлдэхэд тоглолт хийх гэж байгаа учраас эхлээд түрээс төлн дараа нь айгүй том урт гэрээтэй танилцсан. Тэгээд гэрээний дагуу гарын үсгээ зураад за тэгээд тоглолтынхаа өдрийг альбан ёсоор авч байгаа. За тэр гэрээний заалтан дээр мэдээж 12 цагаас тоглолт яг дууссан байна шүү гэдэг зарчмыг оруулж өгсөн байх нь ойлгомжтой. Энийг бол Evandy's Entertainment-ийн захирал болоод бүх арын альбаны ажилчид нь мэдчихсэн. Хөтөлбөрийн төлөвлөгөө нь хэд хэдэн минутаар зурсан улмаар бол Tian бол бүтэн дуугаа дуулж чадаагүй. Энэ хэний алдаа вэ гэхлээр миний бодлоор нөх нийслэлийн алдаа биш. Энэ бол тоглолтын найруулагчийн алдаа. Яг нь мэдээж ойлгож нөө дэлхийн од ирцэнтэй тоглолтыг 30 минутаар ядаж ингээд сунгаж болох байсан шүү дээ хүний зүгээс. Гэхдээ анханасаа тэр алдаатай цоорхотой хууль журман дээрээ тэгээд баталсан юм чин тоглолт бол яг л цагтаа дуусах ёстой. Харин хаа байсан тэр холоос дэлхийн одыг авчирчаад тоглолтын хөтөлбөр дээр хэд хэдэн минутын зөрүү гаргана гэдэг бол найруулагчин маш том алдаа. За тэгээд энэ мэтчлэн болоо өчигдөр болоод өнгөрсөн супер концерт дээр сайхан талуудч байла, онцгой талуудч байла. Тоглолт дуусны дараа хүмүүс нар өөрсдийнх нь пэйж рүү ороод сэтгэлдээ илэрхийлэх гэсэн боловч өөрсдийнхөө Instagram хаягийн комент болон Facebook пэйжийнхаа комент хэсгүүдийг бол бүгднийг хаачсан. За тэгээд ямар ч байсан өчигдрийн супер концерт иймэрхүү давуу талтай болон сул талтай тоглолт болоод өндөрлөлөө. Дараагийн дараагийн дэлхийн супер одууд Солонгосын супер одуудыг авчрахдаа энэ мэтийн алдаагаа ахиж давтахгүй байхыг хүсье. За тэгээд төгсгөлд нь дахиад хэлээ K-pop-ын суперстар Ailey, дэлхийн суперстар Big Bang хамтлагийн Tian энэ бүх оддыг Монголд авчирсан Evandy's Entertainment-ийн нийт хамт олонд ахин талархал илэрхийлье. За тэгээд энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. За тэгээд мөн subscribe дараарай. Закаут трэштэй.